Монгол улсын 2014 оны сүүний хэрэглээ 41 сая литр байсан талаар Апо компани судалгаанаас харж болохоор байна. Харин үүний 25%-ийг тус компани бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Ер нь товчхондоо үнэний сүү саагцсан цагаас хойш үйлдвэрлэх хүртэлх бүхэл энэ процесс дамжлагууд дээр бид нар чанар стандартын мониторингийг тавьж ажиллаж байгаа. Апо хувьцаат компани 2014 оны 4-р сараас эхлэн өдөрт 150 тонн, жилдээ 45 сая литр сүүсүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж, дотоодын сүүний зах зээлд эслэх хэмжээгээ 8% буюу 3.3 орчим сая литр бүтээгдэхүүнээр нэмэгдүүлсэн байна. Гэхдээ тус компани зөвхөн дотоодын гэлтгүй экспортын зах зээлийг чиглэл болгон ажиллаж байна. 5-аас 10 жилийн хугацаанд магадгүй энэ компани өөрөө олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг болохыг үгүйсэхгүй. Монгол улс 2014 онд нийтдээ 21.8 сая Америк долларын үнийн дүн бүхий 191.6 мянган литр шингэн сүү, 5.7 сая тонн хуурай болон өтгөрүүлсэн сүүг импортлсон байна. Энэ нь өмнөх оноос 17.8%-аар өссөн үзүүлэлт болжээ. Харин дотоодын сүүний хэрэглээ 2014 онд 41 сая литр байсан бол 2015 онд 15 орчим хувиар нэмэгдэж 47 сая литр болох тооцоо гарсан байна. Бид Апо хувьцаат компани сүүний үйлдвэрлэлээ өргөжүүлэх болсон шалтгааны талаар сонирхлоо. Апо компаниг бол мэдгүй байхгүй 90 жилийн түүхтэй компани байгаа штэ. Сүүний үйлдвэрлэл рүү орох болсон талаар эхлээд ярих уу. Ер нь зүгээр 90 жилийн түүхээс илүүтэйгээр Апо компани түүхэн хөгжил, дээрээс нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг Монголын ард түмэн бол маш сайн мэддэг. Тэгээ бидний хувьд сүүлийн хэдэн жилүүдэд компанийнхаа өнгө төрхийг ирээдүйн 5-10 жилд ямар байх вэ? Бид юуны төлөө зүтгэх вэ гэдэг дээр нэлээд том стратегийн шинж чанартай бодлогын баримтчгийг бий болгож компани логоноос авахгүйд бүх бодлогын чиглэлээр бүх юмд нь өөрчлөлт оруулсан. Тэгээ үүнд бол бид нар таавхан харсан бол Апо гэдэг төгс төгөлдөр тунгалаг гэдэг зарчим 3 зарчмыг бид нар үндсэндээ үйл хэрэгтэй хэрэгжүүлнэ. Энэний нэг тунгалаг гэдэгт нь бол компани нийгмийн хариуцлага гэж. Тэгээ энэ нийгмийн хариуцлагатай энэ хүрээнд бол бид нар зөвхөн бас ярих төдий биш компани үйлдвэрлэлийн бодлогот өөрчлөлт оруулъя гэж. Тэгээд энд сүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хамгийн үндсэн нэг том шалтгаан бол тэр. Дараагийн нэг том шалтгаан бол та бүхэн бас мэдж байгаа нийслэлд өнөөдөр үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэг хүнд оногдохоор жилдээ 75 орчим килограмм байна. Монгол улсын засгийн газар олон улсын түвшинд барьж байх түвшин бол 150 кг-аас дээш гэсэн юм үүтэй. Тэгэхээр ирээдүйн одоо сүүн бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэрэглээ бол ямар ч ёс өснө гэдэг юм зах зээлийн баримжаа бид нарт л байсан. Нөгөөтэйгөр өнөөдөр бас одоохондоо Монголын зах зээл дээр гадны хүчтэй олон улсын шинж чанартай компаниуд бол энэ зах зээл дээр бол үйл ажиллагаа эхлэх байгаа. Тэгээд ийм олон нөхцөл байдлуудыг цэгнж яваад бид бол сүүн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэгээд энэ ганцхан бас сүүний үйлдвэр гэж ярихад бол их утга төгс биш л дээ. Энэ бол хамгийн наазах нэгтэл фермерээс авахгүй бол тэрнээс сүүгийг яаж хүлээж авах вэ? Сүү хүлээж авах цаг гэл энэ өөр хамгийн үйлдвэрийн хувьд хамгийн анхны чухал цаг байгаа. Тэгээ энэс нь авахгүй л тэр логистикийн асуудал тэгээ үйлдвэр эргээд хүүтэн сугаар хэрэглэгчтэй өрөх гэдэг энэ бол томоохон цогц юм төслөл дөө. Ер нь бол төслийн хүрээнд нийтдээ 46 сая тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийсэн багш төсвийн үйлдвэр дээр энэ хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаагаа хийзээ гэж харж байгаа вэ? Тэгээ бид шууд 4-5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо олоход хийгдээгүй. Энд хөрөнгө оруулалт бол 10-аас дээш жилийн хугацаанд
46 тэрбум төгрөг маань зөвхөн сүүний үйлдвэртээ оруулсан хөрөнгө оруулалт. За бид нар сүү хүлээж авах цэг за тэгээд тээвэрлэлтээ юугээд одоогийн байдлаар бол 50 гаруй тэрбум төгрөг. Энэ бол 12 оноос гээд өнөөгийн үн цэнээр авч үзэх юм бол 70 гаруй тэрбум төгрөг. Ийм том хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол 3 жилийн 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг ойлголт бол байхгүй. Бид нар бол 10-аас дээш жилийн хугацаанд гэж. Хамгийн гол нь маш олон сайн брэндүүдийг гаргаж зөвхөн Монголд үйлдвэрлэж байгаа нэр төрлөө өсвөл юу аж болохгүй л дээ. Сүүн бүтээгдэхүүн бол маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн байж болно. Тэрний төлөө бид нар бол ажиллаж байгаа. Тэрнийхээ дэд үтц үйлдвэрлэл технологийн процессыг бүгдийг хийцээ л гэж ойлгож байна. Жилд 45 сая литр сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Апогийн сүүний шинэ үйлдвэр зах зээл дээр цоошин бүтээгдэхүүн цоошин брендийг гаргаж ирсэн юм. Эхлээд брендингийн талаар ярив. Мамо болон сайн гэсэн хоёр брэнд байгаа. Монголын сүүний зах зээлд энэ хоёр брендийг гаргах болсон талаараа ярихгүй юу? Yes, last year, as you know, we launched the new dairy factory. Өнгөрсөн жил бид сүүний шинэ үйлдвэрийн ашиглалтанд оруулж таниулах зорилгоор хоёр брендийг үйлдвэрлэж эхэлсэн. Гэр бүлийн хэрэгцээнд зориулсан бүтээсэн сайн, мөн хүүхэд багчуудад зориулсан мамо. Which was created for the family consumption and also Mamo. Мамогийн тухайд гэвэл 1970-ад оны ихээр Апо компани үйлдвэрлэн гаргаж байсан бүтээгдэхүүн юм. Produced by APU company in early 70s. Last year we Өнгөрсөн жил бид компаниг үүсгэн байгуулсны 90 жилийн ог тэмдэглэх ажлын хүрээнд өв уламжлалаас сэргээ хүднээс Mamo брендийг дахин үйлдвэрлэж эхэлсэн. to relaunch this product on the market. Апо хувьцаат компани 2014 онд 198.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг олсон байна. Тэгэхээр Апо хувьцаат компани бол бас хөрөнгөний мэргэжил бүртгэлтэй томоохон компаниудын нэг 2014 оны 2 дугаар хасаад гүйцэтгэлээр харахад бас одоо нийт зах зээлийнхаа үнэлгээгээр бүр томоохон уулуурхан компаниудаас даваад гарчихсан юм үзүүлэлтүүд харагдаж байгаа штэ. Ер нь хувьцаат компани байх нээлттэй хувьцаагаа харилцдаг компани байхын давуу тал энэ одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр ямар нөлөө үзүүлж байна? Өнөөдрийн байдлаар манай хувьцаат компани Апо маань 4000 гаруй хувь нийлүүлэгчтэй. Энэ бол хэн нэгний нэг хүний өмч биш юм. Тийм учраас энд компани засаглал өнөөдөр нэлээд амьд тунгалаг явж байгаагийн илрэл бол компани хөрөнгө оруулалтын бодлогууд, хүний нөөцийн бодлого, энэ компани өөрөө татвар төлж байгаа байдал, татвар тайлан балансын асуудал гэдэг компани өөрөө тунгалаг байх зарчим бол хувьцаат компани дээр илүү байдаг. Ягаад гэвэл эзэд нь олон байгаа учраас нэг хүнтэй компаниуд энэ биш. Тэгэхээр зэрэг хамгийн том давуу тал нь бол энэ. Нөгөөтэйгөр яг энэ тохиолдолд бол компани өөрөө засаглалаа хөгжүүлэхэд илүү анхаарах. Ялангуяа хувь нийлүүлэгч ажилчин хоёрын дундын балансыг барьж идэг хамгийн гол хүн бол компани гүйцэтгэх захирал гэдэг. Хувьцаат компани гүйцэтгэх захирлын гол үүрэг бол ерөөсөө энэ балансыг барьж аль алинд нь ашигтай байх тэр менежментийг л явуулж иж компани өөрөө урт хугацаанд ашигтай тогтвортой хөгжнөд гэсэн ийм давуу талтай л да. Цаашдаа одоо таны хувьд компани хувьцаат компани тунгалаг байх энэ бол ил тод байх зүйлсүүд маш чухал байна гэж хэлж байна. Яг таны хувьд хувь хүний зүгээс энэ компаниг удирдахдаа баримталж байгаа зарчим гэвэл юу хэлэх вэ? Апо компани өөрөө жижиг нэг компани ш. Монгол улсад шингэн хүнсний бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж энэ компани өөрөө юу гэдэг юм одоо 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүн өөрөө дандаа хамгийн дэлхийн шилдэг тоног төхөөрөмж технологиор хийгдчихсэн ийм юу байгаа. Тэгэхээр зэрэг энэ компани удирдлага бол бас нэлээд юм олон талд хөрвөх чадвартай юм удирдлага байх бол зайлшгүй шаардлагатай. Зөвхөн шараарны үйлдвэргээ ганцхан үйлдвэр гэдэг бол тэр талаараа мэрэгсэн хүн байхад бас болцоотой. Гэтэл өнөөдөр энэ олон нэр төрлийн бүтээгдэхүүн нэг нэгнээсээ үл хамаарсан шинж нартай бүтээгдэхүүнийг удирдана гэдэг бол цаанаа маш сайн мэрэгсэн хамт олонтой байх. Мэрэгжлийн технологичд, инженер техникийн ажилтнууд, мэрэгжсэн ажилчдын
гол одоо юу гэдгийг бааз суурь нь бол тэрийг зөв зохион байгуулах тэр л асуудал гэж бодож байгаа юм л да. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт сүүний үйлдвэрийг танилцуулна. Энэ төсөл дээр интернэшнл олон улсын баг ажилласан Герман, Швед, Орос, Хятад тэ энэтэй мөр зэрэгцэж манай инженер техник ажилтнууд хамтарч ажилласан. Герман технологийн боловсруулах үйлдвэр Савлгааны Швед тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Апоцад компани Sony үйлдвэртэй бид танилцлаа. Манай Sony үйлдвэр маань хамгийн сүүлийн орчин үеийн техник тоног төхөөрөмж Европ стандартын шаардлагын дагуу баригдсан үйлдвэр. Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь дэлхийн энэ салбартаа тэргүүлэгч болох Германы GEA компани, Шведийн Ecolin, Tetra Pak компаниудын савлгааны асептик савлгааны машинууд энэ суурилагдсан байгаа. За нийтдээ энэ үйлдвэр маань 45 сая литр жилдээ сүүсүүн бүтээгдэхүүн боловсруулах юм хүчин чадалтай үйлдвэр байгаа. Тоног төхөөрөмжүүдийн хувьд одоо Германаас орж ирсэн гэж үйлдвэрт хэрэглэгдэж байгаа стандартууд ч гэсэн мөн Европ стандарт байгаа юу? Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд. Тэ одоо аливаа орчин үеийн техник технологи үйлдвэрт орж ирнэ гэдэг тэр чигээрээ чанар стандартын шаардлага нь өндөр тавигдаж байгаа. Манайд өөрөөр хэлбэл энэ манай шинэ Sony үйлдвэр маань одоо Монгол үнэний сүг, Европ шингэн сүг хүлээн авч Европ стандартаар боловсруулж манай үйлдвэрээс бүтээгдэн гаргагдж байгаа сайн Mamo брендийн бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчтэй хүрж байгаамаа. Сүг одоо фермеруудын гар дээрээс хүлээн авч үйлдвэртээ авчирснаас хойш үйлдвэрийн шат дамжлагаа бас танилцуулав. Боловсруулах хэсэг маань сүг хүлээж авах хэсэг, сүгээ цэвэрлэх хэсэг, за сүгээ халааж ариутгах хэсэг, сүгээ нөөцлөх хэсэг те. Тэрний дараа манай савлах машинаар ороод тэгээд бүтээгдэхүүн маань савлагдаад огноологдоод гарч ирсний дараа хамгийн эцсийн шатны бол энэ дамжлагтай хурж ирдэг тийм шиг дамжлагтай. Боловсруулахын тоног төхөөрөмж бол Германы GEA фирмийн дэлхийд номер 1 процессын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэр компаниас нийлүүлэгдсэн. Одоо хамгийн том сүү нөөцлөх танк гэхэд 20 тонны танкны хэмжээтэй байхад ягуултын тарг бүрэх эсгэх танкнууд маань одоо 3-аас 6 тонны багтаамжтай ч юм янз бүрэл байна л да. Апоцад компани Төв аймаг болон Улаанбаатар хотны орчим 12 сүү цуглуулах цэгээр өдөрт 60-аас 70 мянган литр сүг цуглуулан үйлдвэртээ нийлүүлдэг. Тэгвэл Апогийн сүүний үйлдвэрт нийлүүлэх сүүний стандарт ямар байдаг вэ? Үйлдвэрээр хүлээн авч байгаа сүүний стандарт мөн бэлэн бүтээгдэхүүний стандарт нь нэлээд өндөр тавигдсан байгаа. Энэ шаардлагын дагуу үйлдвэрт хүлээн авах шингэн сүүний стандарт нэлээд өндөр тавигдсан. Гэхдээ бид энэ шингэн сүү хүлээн авах энэ бүхэл процесс. За энэ шинэ чанартай сүү хүлээн авах энэ тал дээр энэ Монгол малчин фермерүүдтэйгээ нэлээд хамтран ажиллаа. Тухайлбал энэ манай үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа сүү бол стандартын дагуу автомат саалтууртай байх ёстой. Сүү саагцсан цагаас хойш тодорхой хэмжээний хөргөлттэй температур төрөгдсөн байх ёстой. Нийлүүлэгдээд ирэхдээ зориултын савн тээвэрлэгдэж ирсэн байх ёстой гэдэг ийм шаардлагууд. Тэгээд нэг бактерийн тоо бага байх ёстой гэдэг ийм өндөр шаардлагуудыг тавьж ирсэн. Гэхдээ манай үйлдвэр нийлүүлэгч фермеруудын хамтын ажиллагааны үр дүнд богино хугацаанд бид энэ сүүний нийлүүлэгдэх сүүний стандартыг нэлээд өндөр хэмжээнд авчиж чадсан. Ингэснээрээ бид нар чанартай сүг хүлээн авч чадж байна гэсэн. Ер нь товчхондоо үнэний сүү саагцсан цагаас хойш үйлдвэрт хүртэлх бүхэл энэ процесс дамжлагууд дээр бид нар чанар стандартын мониторингийг тавьж ажиллаж байгаа. Ер нь бас одоо мэдээж сүүсэн бүтээгдэхүүн түүхийд хамгийн чухал байдаг нь ойлгомжтой стандарт тавигдж байгаа. За гэхдээ улирлын чанартай бас бүтээгдэхүүний түүхийдийн нийлүүлэлт хомсдох тийм асуудлаас гарч байгаа шиг байна. Танайх энэ дээр ямар зохицуулт хийж байгаа вэ?
Ер нь бид манай эргэн тойрон нийслэл хотын ойролцоо байгаа фермеруудаас нийлүүлэх сүүний хүчин чадал бол ер нь хангалттай байгаа. Гэхдээ бид нар тооноос илүүтэйгээр чанартай сүү хүлээж авах гэдэг энэ зарчим дээр ажиллаж байгаа. Тэгээд манай фермерүүд мэдээж өвлийн улиралд нийлүүлэлт багасч байгаа боловч бид нар хүлээн авах нийлүүлэгч фермерүүдийн тоог ихсгэх замаар бид нар шингэн сүүнийхээ нийлүүлэлтийг удирдах ажиллаж байгаа. Хэдэн одоо фермертэй хамтарч ажиллаж байна вэ? Бид нар энэ 340 гаруй фермерүүдтэй бол хамтарч ажиллаж байгаа. За бас заашгүй асуух хэрэгтэй ч юм уу хэрэглэгчдийн дунд нэг сэтгэлгээний тийм нэг зүйл яваад байдаг шүү дээ. Үйл болцохоор сүүний гаралт бага учраас манай сүүний үйлдвэрүүд ерөөсөө хуурайс үргэлжлэх юм аа гэсэн тийм ойлголт яваад байдаг. Тэр дээр та юу гэж хэлэх вэ? Энэ дээр бол ямар ч эргэлзээ байхгүй. Манай сайн Мамо брендийн бүтээгдэхүүнүүд одоо цэвэр Монгол үнэний сүгээр үйлдвэрлэгдэж байгаа. Манай харьцангуй энэ нийлүүлэгч фермерүүд маань одоо уламжлалт гэхээс илүүтэйгээр орчин үеийн фермерүүдийг бий болгож ажиллаж эхэллээ л да. Одоо томоохноос нь жишээ болгоод нүүдэлчин гэдэг энэ орчин үеийн Европ стандартын дагуу баригдсан үнэний ферм байна. Тэр бол хоног 4,000 литр сүү манайд нийлүүлэх жишээтэй. Ингээд эхлэхээр биднэрт бол шингэн сүүний нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй гагцгүй чанарын асуудал байгаа. Тиймээс өөрөөр бол асуудал байхгүй. Энэчнээс одоо гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд за бас мэдээж лабораторийн нарийн шинжилгээ хийж 24 цагийн турш бүтээгдэхүүнийхээ чанарыг хэмжээд гэсэн тэр талаар асуух. Энэ үйлдвэр ашиглалтанд орсон. Энэ үйлдвэрийн төсөлтөд зэрэгцээд маш өндөр наривсал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори ашиглалтанд орсон. Энэ лаборатори бол 24 цагийн турш ажиллагаатай. Энэ лабораторийн үйл ажиллагаа сүүний үйлдвэрлэлийн процессын алхам тутам бүр дээр дээж авч тэрний шинэ үйлдвэрлэлийн процесс эхэлснээс дуусах хугацааны туршдах процессын хяналтуудыг бол цаг тухай бүртэн тавьж явж байгаа. Ер нь бол одоо харж байхад бүрэн автомат одоо хэдхэн хүн зөвхөн хүн ажиллаж байгаа харагдаж байна л да. Энэ дамжлагууд дээр ажиллаж байгаа ажилчдаа яаж бэлтгэсэн бэ? За энэ сүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулах энэ төслийн хүрээнд бид нар аль болох Монгол инженер ажилтнуудыг энэ төсөл рүү аль болохоор хамруулж ажилласан. Энэ ер нь энэ төсөл дээр интернэшнл олон улсын баг ажилласан. Герман, Швед, Орос, Хятадтай. Энэтэй мөр зэрэгцэж манай инженер техникийн ажилтнууд хамтарч ажилласан. Энэний үр дүнд бол ур чадвар нэлээд сайжирсан. Мөн одоо энэ нийлүүлэгч компаниуд, энэ Германы GEA компани суурилуулалтын дараах сургалтуудыг бол маш өндөр түвшин зохион байгуулсан. Энэ нь бол бидэрт маш үр өгөөж өгч байна. Одоо бид нар манай Монгол инженерүүд инженер техникийн ажилтнууд энэ үйлдвэрийг бол ямар ч асуудал авч явж байна. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт Апуцад компани борлуулалтын бодлого болон цаашдын төлөвлөгөө олон улсын зах зээл дээр гарах боломжуудын талаар хүргэх болно. Хотоодын үйлдвэрлэгчид 2010 оноос эхлэн сүүсүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангадаг болсон гэж судлаачид үздэг байна. Тэгвэл сүүний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргаж амжилттай борлуулж буй маркетингийн бодлогыг бид сонирхсан юм. I was thinking about being a new нийгмийн сүлжээний хэрэгслүүд шинэ бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахад өндөр үр нөлөөтэй болж эхэлж байна. Борлуулалтын уламжлалт арга барилаас гадна өөрийн гэсэн захим хуудастай байх, Facebook, Twitter хаягтай байх нь чухал болсон шүү дээ. Танайх энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Social media platforms in the marketing is getting more and more popular. Маркетингд нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг ашиглах нь улам түгээмэл болж байна. Брендийг таниулах тал дээр ирээдүйд энэ бол хамгийн хүчтэй зэвсэг болох болно гэж би үздэг. Тиймээс бид бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргах сурталчилж эхлэхдээ энэ төрлийн хэрэгслүүдэд маш их анхаарал хандуулсан. Мамо өөрийн гэсэн Facebook хуудастай сайн ч гэсэн мэдээж хэрэг интернетээр ч гэсэн сурталчилсан.
Гэхдээ нийгмийн сүлжээгээр сурталчлах нь цорын ганц арга зам биш. Бидний хувьд Мамугийн бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон. Жишээ нь бид одоо Мамугийн үзүүлэн энэ танхимд зогсож байна. Үйлдвэрээ барьж байгуулахдаа ч бүтээгдэхүүнийхээ үн цэнийг мэдрүүлэх зорилгоор бодож зохион байгуулсан гэж болно. 7 хоног бүр үйлдвэрт маань хүүхдүүд ирж сүүсүүн бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэж үйлдвэрлэж савлаж байгааг сонирхдог. Энд бүтээгдэхүүнийг амталж, зураг зурж, дуулж, бүжиглэж кино үздэг. Тэгэхээр бид зөвхөн сурталчилгааны аргуудаар дамжин хэрэглэгчтэй хүрэх биш, харилцан ярилцаж шууд харилцаа холбоо тогтоод юм. Зах зээл дээр гаргасан бүтээгдэхүүнээ цааш нь үнэлэмжийг нь бууруулахгүйгээр авч явах нь бас зайлшгүй анхаарах зүйлсийн нэг байж таарна. Цаашдаа ямар шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөж байгаа вэ? Ямар хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах вэ? Зөвхөн тараг, сүү, шүүс биш, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргах уу? Сайн брендийн хувьд бид бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр төлөвлөж байна. Цагаан сараас өмнө сайн ааруулыг гаргахаар ажиллаж байгаа. Мөн цэцгийн тус гаргана. Сайн бол бид бүгдэд зориулсан бүтээгдэхүүн. Ямар зүйл уухыг юу идэхийг хүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, бодлогоо тохируулан гаргаж байна. Сайн болон Маму брэндүүд маань олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүд гэж би боддог. Чанар савлгаа бүтээгдэхүүн маань өөрөө олон улсын зах зээл дээр хүчтэй байж чадна. Олон улсын зах зээл дээр гэж ярьлаа. Эдгээр брендийг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна тийм үү? Монголын сүүсүүн бүтээгдэхүүнийг ямар зах зээл илүү импортлох бол? Сайн I think it will be quite difficult to export. Сайн бол хадгалах хугацаа богинтой бүтээгдэхүүн учраас экспортлох боломж тааруу байна. Shelf life, but Mamu can go and can. Харин Мамуг олон улсын зах зээл дээр гаргах бүрэн боломжтой. Жишээ нь Оросын албаны улс хөрш орон учраас экспортлох тохиромжтой. Өөр орнууд руу ч гэсэн гаргах боломж бий. Бид судалж байна. Энэ бол бидний зах зээлийг хэлэх бодлогын нэг хэсэг. Мэдээж бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээр гаргах нь манай компани ашигтай, мөн их сонирхолтой байх болно гэж бодож байна. Цаашдаа бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хэр тэлнэ гэж бодож байгаа вэ? Бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад зах зээлийн одоо хэдэн хувийг нийцэлнэ ч гэсэн юм уу тийм төлөвлөгөө юу байна? Бид нар анханаас маш нээлттэйгээр энэ бол бид нар энэ салбарт хөрөнгө оруулснараа маш олон компаниудад бас өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нөгөөтэйгөр бүтээгдэхүүний чанарын дээшлүүлэхэд, өнгө үзэмжийн дээшлүүлэхэд, фермерүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихэд гээд маш олон асуудлууд бол эерэг өөрчлөлтүүдийг бол өгсөн гэж бид ойлгож байгаа. Тэгээд өнөөдөр нууц биш ганц 2 компани зах зээлийн дийлэнх хувийг бол сүүсүүн бүтээгдэхүүний зах зээл дээр эзэлж байгаа. Тэгээд бид нар бол 5 жилийн хугацаанд нийт энэ зах зээлийн 40-оос дээш хувь дээр бол тоглолт үзүүлнэ гэсэн ийм л зорилго агуулж энэ том хөрөнгө оруулалт хийсэн. Цаашдаа компани зөвхөн одоо сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл за тарган ундаа энэ байгаа мөн одоо жуус үйлдвэрлэж байгаа энэ салбар дээр жишээлбэл спиртийн төрлийн биш бүтээгдэхүүний салбар дээр яаж тэлэх зорилго агуулж байгаа юм? Бас л дахиад энэ бол нууцч бид нар 3 жилдээ 4 жилийн өмнөөс бол ил тодолж явсан. Өнөөдөр Апо компани борлуулалтын орлого болон ашигт алдагдалд нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл нь бол онцгой татвартай бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд 5 жилээс цааших хугацаанд Апо компани нийт борлуулалт нь эзлэх болон цэвэр ашигт эзлэх хувийг бид нар 30-аас доош хувь дээр бол сүүн бүтээгдэхүүн болон энэ төрлийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг эзлүүлнэ гэсэн ийм стратегийн шинж нартай зорилго байгаа л да. Ер нь одоо компани маань ингээд салбар чиглэлүүд нь зөвхөн одоо үйлдвэрлэл талдаа биш бусад компаниг худалдаж авах юм уу тиймэрхүү бас үйл ажиллагаа давхар явагдаж байгаа. Цаашдаа яг одоо чиглэсэн гол зорж байгаа компани яг зүүн хараа гэвэл юу хэлж болох вэ? Тэгэхээр компани өөрөө жишээлбэл юу гэдэг юм зах зээл өнөөдрийн одоо улс их орны маань яг бодит эдийн засгийн байдалтай яаж одоо хамаарч хөгжих үү гэдэг өөрөө өнөөдөр Монголын компаниудад бол номер 1 асуудал болж байна. Тэгээ бид нар 2012 он хүртэл 13 он хүртэл бол нэлээд том үйлдвэрийн тоног төхөөрөмж технологийн шинж нартай өөрчлөлтүүдийг бол ямар ч хэсэн том хэмжээнд бол хийцэн гэж ойлгож байгаа. Тэгээ ирээдүйн 5 жил Апочодын хувьд юу хүлээж өгнө гэхээр энэ хөрөнгө оруулалтуудынхаа өгөөжийг хүртэх асуудал. Дахиад энэ бол энэ их мөнгө зарсан хөрөнгө оруулалтын дахиад өгөөжийг хангах бол дахиад менежментээ сайжруулах, шинэ нэр төрлийн брэндүүдийг бий болгох зөвхөн ганц Монголынхон зах зээл гэж ойлгож болохгүй. Бидний
нийт оруулж байгаа хүчин чадлын 40-50% бол дандаа экспортын зориулагдсан хүчин чадал тэр ноу-хауг суурлуулсан байна. Тэгэхээр бид нар бол бүх бүтээгдэхүүнүүд дээр экспортын зах зээлийг хайж боломжтой их байгаа. Оросын холбооны улс байж байна, бүгд Хятад ард улс байж байна. Энэ хоёр том зах зээл рүү боломжоор бид нар гарахад өнөөдөр заавал жижиг зах зээл дээр байгаад байх бол онц чухал биш. Тийм учраас дэлхийн компаниулах гэдэг зорилтыг бол дэвшүүлсэн явж байгаа. Тэгэхээр ганц энэ бол ганц бүтээгдэхүүн үйлдвэрлээд юм уу болцдог асуудал бас биш. Ганц тоног дөрөмж технологиг суурлуулснараа дэлхийн компани болчихгүй юм л да. Хамгийн чухал асуудал бол энд маш хүчтэй баг ажилчид байх ёстой. Төрийн зөв бодлоготой, зөв дэмжлэгтэйгээр экспортод гарах ёстой гэдэг ийм л чиг баримжаагаар бид нар ажиллаж байгаа. Тэгээд 5-10 жилийн хугацаанд магадгүй энэ компани өөрөө олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг болохыг бол үгүйсэхгүй. Тийм л том хүсэл мөрөөдөл амбицийг агуулж байна. Шингэн хүнсний үйлдвэрлэлээр Монголд тэргүүлэх Чапон оцет компани сүүний үйлдвэрийг танилцуулсан нэвтрүүлэг маань энэхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзъя.